Мэдээ сувгийн хувьд энэ 7 хоногт хүнсний аюулгүй байдалтай холбогдох асуудлыг хөндөж байгаа. За хүнсний салбарын бодлого, хууль эрх зүйн орчин одоо тодорхой хэмжээнд бүрдсэн гэж одоо салбарын мэргэжилтнүүд төр олон нийтийн байгууллагын үздэг. За хүнсний салбарын үйлдвэрлэлийн хэмжээний хувьд авч үзэл одоо жилд 1 их 80 төгрөгийн үйлдвэрлэл бий болж байна. За импортын хувьд бол 1.2 их 80 төгрөг төрсөн гэсэн мэдээлэлтэй байгаа. За гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд 70% эзэлж байгаа. За гол нэрийн бүтээгдэхүүний импорт 30% нь эзэлж байна гэж хүнстэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан одоо судалгаанд дурддагдсан байна. За ер нь бол одоо хүнстэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны гаргасан судалгаанаас үзвэл хүнсний хангамжид дотоодын үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээг авч үзвэл дотоод үйлдвэрлэх боломжтой 13 нэрийн бүтээгдэхүүний хувьд бол дунджаар 52% байна. За малын мах сүү, төмс, гурилын хэмжээ эргэцээг бол дотоодын үйлдвэрлэлээс 100% хангаж байгаа. За ер нь бол одоо салбарын яамныхны тайлбарлаж байгаас үзвэл хүнсний аюулгүй байдал одоо бүрэн хангагдаж чадахгүй байгаа гэсэн байр суурьтай байна. За хүнсний шим тэжээлийн хувьд авч үзвэл малын мах, сахар, чихрийн зүйлийг одоо зохистой хэрэглэнээс давж хэрглэж байна. За 2-оос одоо 5 дахин их байгаа гэсэн үзүүлэлттэй байна. За жимсгэн, буурцэг, дургамал, за хүнсний ногооны хэрэглээ зохистой хэмжээнээс бас доогуур байна. 1.5-аас 3 дахин бага байна гэсэн одоо судалгааг салбарын яамныхан мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. За байгууллагууд одоо мэдээлэл дутмаг, хамтын ажиллагаа бас бүрэн хангалттай байж чадахгүй байгаа гэдэг асуудлыг бас төлөөллүүд хөндөж байна. За салбарын яамны хувьд бол эрүүл хүнс хөтөлбөрийг одоо боловсруулж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. За мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хувьд ихэд сүүлийн үед бас хүнсний томоохон худалдааны төвүүдэд шалгалт хийж эхэлсэн байна. За хамгийн гол нь одоо хугацаа хэтэрсэн одоо хүнсний бараа бүтээгдэхүүний асуудлыг цаашид анхаарах, цэгцлэх ёстой гэдэг тухайн асуудлыг хөндөж байгаа. За энэ талаар манай сурвалжлагч Дагийн магийн бэлтгэсэн сурвалжлагыг үзэгч та бүхэнд хүргье. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн томоохон худалдааны төвүүдийн бараа бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар бэлэн боож савлсан бэлгүүдэд хугацаанд дууссан хүнсний бараа бүтээгдэхүүнийг хийж худалдаалах зөрчил байгааг мэргэжлэнүүд хэлж байлаа. За хяналт шалгалтын явцад ерөнхийдөө хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн байна. Хугацаа нь одоо дуусах төгсөн хүнсний бүтээгдэхүүн байна. Энийг болохоор хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг бол мэргэжлийн хяналтын байгууллагаас хурааж аваад усгалд оруулж байгаа. Хугацаа төгсөн бүтээгдэхүүнийг бол аж ахуйн нэгжтэй мэдээлэл хөргүүлээд аж ахуйн нэгж маань өөрсдөө буцаан татаа авалтыг хэрэгж ажиллаж байна. Яг бэлгэний болтон дээр бол анхаарч ажиллаж байгаа зүйл гэх юм бол хугацаанд төгсөн бараа бол ер нь оруулдгүй. Тухайн барааг одоо нэг хугацаанд дуусахаас одоо дээш одоо нэг хугацаанд дуусахаас 3 сар доторх барааг бол оруулахгүй, бэлгэнд боохгүй гэдэг тал дээр анхаарч ажилладаг. Гэрээний дагуу үйл ажиллагаа манай тэгээ үйлдвэрлэж байгаа одоо цехүүд байгаа, хямдны компаниуд байгаа тийм эдгээр маань хугацаанд нөгөө нэг яг бараагаа өдөр тутамдаа нийлүүлдэг. Энэ маань болохоор түргэн мууддаг бараа гэдэг утгаараа хямдрал гэж бол ерөөсөө байхгүй. Тухайн барааг хугацаанд дуусахаас өмнө сольж өгөх юм уу тийм яг дуусныхын дараа сольж өгөх лангуун дээр бол хугацаанд дууссан бараа бүтээгдэхүүн худалдана гэсэн ойлголт байхгүй гэж ойлгож байна. Манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа зарим нэг нарийн боо худалдаалах төвүүд орой 8 цагаас хойш бараа бүтээгдэхүүнээ 50-аас 60% хямдралтай үнээр зардаг байна. Учир нь тухайн бүтээгдэхүүнийг өдөрт нь хэрэглэж дуусгах шаардлагатай байдаг учраас хайж хог болгохын оронд муудахаас нь өмнө хямдхан үнээр ч хамаагүй худалдаалахыг зорддог байна. За зөрчлийн тухай хуулийн 6-15-ийн 3-1-д заасан байгаа тийм ээ. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Хэрэглэж дуусгах хугацаа хэтэрсэн, буруу шошгосон. Тэгээ хуурамч хүнсний түүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, хадгалсан бол одоо хувь хүнийг 1 сая төгрөгөөр хуулийн этгээдэг 10 сая төгрөгөөр торгоно гэсэн ийм зөрчлийн тухай хуулиар бид нэр тодорхой арга хэмжээг аваа явж байгаа. За ер нь бол мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнө улсын байцаагч бүтээгдэхүүнийг хураагаад газар дээр нь устгаад ингээ явдаг байсан. Одоо бол мөрдөгж байгаа хууль тогтоомжоор устгасан одоо хүнсний түүхий бүтээгдэхүүнийг засгийн газрын 2018 оны 198 дугаар тогтоолыг шинээр гарсан. Энэ тогтоолын дагуу улсын байцаагч хураасан, битүүмжилсэн устгах тийм ээ ийм шийдвэр гарсан бүтээгдэхүүнээ заавал одоо тэр аймаг нийслэлийн засаг даргын тамгын газрын даргаар ахтуулсан орон тооны бус ажлын хэсэг шилжүүлж байгаа. Сая ч гэсэн одоо бас нэлээдгүй
тийм хугацаа дууссан бүтээгдэхүүнийг манайх илрүүлээд нийслэлийн захирагчийн ажлын албанд бид нар яг хураасан бүтээгдэхүүнийхээ актыг тийм ээ одоо нэр төрлөөр нь тоош ирэхээр нь улсын байцаагч харин нэг бүрчлэн тэрийг шалгана. Тэгээд тэр устгасан хураасан акта бүтээгдэхүүнээ тэр орон тооны бус зөвлөлд шилжүүлж байгаа. Тэгээд энэ зөрчлийн тухай хуультай уялдуулаад нийслэлийн засаг даргын 2018 оны 1033 гэсэн захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу одоо улсын байцаагчийн хүлээлгэж өгсөн бүтээгдэхүүнийг устгахын устгаж байгаа, улсын орлого болгохын болгож юм тийм ээ битүүмжилж одоо үн тогтоож дахиж худалдаалах болов энэ шийдвэрийг гаргаж тодорхой арга хэмжээг энэ орон тооны бус зөвлөл авч хэрэгжүүлж байгаа. Гадны томоохон улсуудад хугацаанд дуусах төгсөн бүтээгдэхүүнээ хайж устгах биш харин хэрэглэх боломжтой байхад нь маш хэмд үнээр худалдаалж дуусгадаг байна. Манай улсад энэ тогтолцоо хараахан хэрэгжихгүй байгаа учраас хугацаанд дууссан бүтээгдэхүүний ихэвчлэн устгалд оруулах хаях арга хэмжээг авж байна. За хөтөлбөрөө зочны ярилцлагаар үргэлжлүүлье. За ярилцлагад мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн газрын дарга, хөдөө аж ахуйн хяналтын газрын даргын камолон оролцож байна. За зочинтой хүнсний аюулгүй байдал, хяналт, за бодлого зохицуулалттай холбогдох зарим асуудлаар ярилцах болно. Тэгэхээр манай улсад ер нь одоо хүнсний аюулгүй байдал ямар төвшөнд байна гэж үзэж байгаа. За сүүлийн жилүүдэд мэрэгжлийн хяналтын газраас хийж байгаа хяналт шалгалтаар ямар зөрчил дутагдал илүү хамгаалж байгаа хандлагатай байна. Тэгэхээр мэрэгжлийн хяналтын ерөнхий газраас бол одоо энэ шинжлэгдсэн хууль эрхцэн орчны хүрээнд бол эрсдэл суурилсан хяншилгалтыг бол зохион байгуулж байна. За сүүлийн 3-4 жилийн хугацаанд бол хүнсний салбарын одоо томоохон хууль эрхцүүнд бол нэлээд томоохон шинжилгүүд бол хийгдсэн. За үүнийг дагаад одоо дүрм журам стандартууд бол одоо шинжлэгдэх ажлууд ингээд шатараатай хийгдэж явж байна. Тэгээ мэрэгжлийн хяналтын байгууллагаас бол одоо энэ хүнсний аюулгүй байдалд бол нэлээд онцгой анхаарч ажиллаж байгаа. Энд бол хамгийн гол нь хуулиудын гол зохицуулалт нь бол өнөөдөр бүх хяналтыг бол одоо хуучин бол мэрэгжлийн хяналт тавьдаг байсан бол одоо шинэ хуулийн концепцоор бол хэрэглэгч өөрөө хүнсний аюулгүй байдлаа одоо хяналтыг өөрөө тавина гэдэг асуудал байна. За дараагаар нь үйлдвэрлэл худалдаа эрхлэгч нар дотоод хяналт шалгалтыг бол одоо байнгын хийж өдөр тутам одоо хүнсний аюулгүй байдлаа хангана гэж. За төрийн байгууллагын хувьд бол одоо төр бол хөндлөнгийн энэ хяналтыг бол төрийн зүгээс бол тавина. За энийг бол мэрэгжлийн хяналтын байгууллага зохион байгуулдаг. Тэгэхээр энэ томоохон баяр ёслол одоо энэ өмнө бол мэрэгжлийн хяналтын байгууллагаас бол энэ ерөнхий газрын даргын удирдамж гараад урьдчилан сэргийлэхийн хяналтыг бол зохион байгуулдаг. За энэ жилийн шинжил ийм баяр болох гэж байгаатай холбоотой өнөөдөр хил орон нутаг Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 400 гаруй улсын байцаагчдын хүнсний аюулгүй байдлын чиглэлээр эрсдэл суурилсан энэ урьдчилан сэргийлэх хяналтыг бол зохион байгуулж байна. За энд бол одоо томоохон худалдааны төв нийтдээ одоо 1000 гаруй объектыг бол өнөөдрийн байдлаар бол хэн шалгалтанд бол хамрууллаа. За үүний 60 орчим хувь буюу ихэнх нь бол худалдааны газрууд бол хамрагдсан байгаа. За дээрэс нь мөн одоо сургуулийн орчны одоо худалдааны газрууд бас мөн одоо энэ шалгалтанд бол ингээ хамрагдаад явж байгаа. Тэгэхээр нийтлэг бол илэрж байгаа зөрчил бол одоо сая энэ 2-7 хоногийн хугацаанд бол нийтдээ 1800-аад орчим зөрчил бол дутагдал илэрсэн. За энэний яг ямар зөрчил дутагдлын дээр илэрж байна гэхээр бол энэ ялангуяа импортын бүтээгдэхүүний хадгалтын хугацаа бол гэтэрсэн зөрчил дутагдал их байна. За хилний шошгон дээр байгаа хилний зөрчил бол мөн их байна. За сав баглаа бодол шаардлага хангахгүй байгаа асуудлууд байж байна. За мөн одоо удаа хугацаагаар хадгалсан тээвэрлэлтийн горим алдагдсан ийм нөөцлсөн савлсан ийм хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Тэгэхээр хүнсний тухай хуулийн дагуу бол мэрэгжлийн хяналтын байгууллага шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг бол газар дээр нь устгаж байна. Заримуудын бол одоо эргүүлэн татуулж одоо буцаан татан авах ажлыг бол зохион байгуулж байна. Тухайлбал импортын бараа бүтээгдэхүүн тавих хяналт сул байна гэсэн үг үү? Импортын барааны хувьд бол өнөөдөр улсын хилээр бол нийт одоо 26 бомтоор бол хүнсний бүтээгдэхүүн орждог. За тэр дундаа хамгийн гол 3 бомтоор бол хүнсний барааны ихэнх нь орж байгаа. Энэ замын үд Сүхбаатар гэсэн 2 бомт, Буян тухай гэсэн энэ 3 бомтоор гол хүнсний бүтээгдэхүүн орж байна. За энэ дээр тавих хяналт шалгалт бол өдөр тутамдаа хийгдэж явж байгаа. Гэсэн хэдий ч бас одоо энэ ганцгаар бусад байдлаар оруулж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр бас
зөрчил дутагдлалд одоо давтагцаар байна. Тухайлбал одоо хүнсний тухай хуулинд бол бид хүнсний бүтээгдэхүүн 3 хэл дээр байна гэж байгаа тийм. Монгол, Орос, Англи. За бусад хэл дээр байх юм бол одоо бас тэрийг бол дотооддоо одоо нэмэлт шошголт хийж одоо худалдаанд гаргах хэрэгтэй. За үүнээс болоод одоо мөн одоо тухайн бүтээгдэхүүн одоо 6 сар хадгалах байлаа гэхэд тэрний 3/2 нь хугацаа хүчнтэйгээр Монгол улсын хилээр орж ирэх хэрэгтэй. За энэ зөрчил бол их дийлэнх давмгаалж байна. Ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүн одоо өндгөн дээр асуудал гарч иж байна. За мөн одоо даршилсан болон бусад одоо энэ урамлын гаралтай бүтээгдэхүүн дээр үл энэ 3/1-ийг нэг нь өнгөрсөн одоо 3/2-ын хүчнтэй хугацаа бол баригдаж одоо Монголд орж ирэх ёстой байдаг. Энэ дээр бол хил дээр бол нийтлэг зөрчил бол их гарч байна. Импортоор ихэвчлэн ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн? За манайх бол манай улсын хүнсний импорт бол дотоодынхоо үйлдвэрлэлээс бол буурсан шүү дээ. Ерөнхийдөө түрүү та хэллээ манай Монгол улсын хүнсний салбарын үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 5 жилд бол одоо 4 дахин нэмэгдсэн. За энэ бол манай импортын хүнсний бүтээгдэхүүний хэмжээг бол ингээ бууруулж асар хэмжээгээр бууруулж байгаа. За Монгол улс бол одоо ингээ 2.80 гаруй төгрөгийн хүнсийг бол жилдээ ингээд импорт болон дотоодынхоо үйлдвэрлэлээр хангаж байна. За энэ дотор бол ялангуяа одоо өдөр тутам хэрэгэлдэг гол 12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бол бид бол ихэнх нь бол одоо 70-80% нь бол бид нар дотоодынхоо үйлдвэрлэлээр 80-аас 90% хангагдж штэ. За энэ нөхцөлд бол бидний өдөр тутам хэрэгэлдэг бүтээгдэхүүний аюулгүй байдлаа одоо үйлдвэрлэлийн төвшөндөөс харьцангуй гайгүй болсон. За худалдааны төвөөч гэсэн сайн болсон. За тэр одоо ямар нөхцөл алдагдж байна вэхээр Монгол улс өөрөө эрсдэс уур амьсгалтай учраас 100 болон өвлийн энэ хүүтний нөхцөлд бол одоо тээвэрлэлтийн горим бол их алдагдж байна. Ялангуяа энэ бол орон нутагт бол илүүг байна. За Улаанбаатарын орчинд бол харьцангуй гайгүй. За орон нутг руу тээвэрлэхдээ бусад хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй хүнсийг хольж тээвэрлээд за үүнээсээ болоод бас зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн гэмтэх одоо дайвар юм одоо гэмтэл үүсэх юм эрсдлүүд бол бий болж байна. Ер нь тээвэрлэлтийн явцад одоо горимыг сахихын тулд хамгийн гол нь ямар чиглэлийн зохицуултыг цаашдаа хийх ёстой гэсэн үг. Ер нь бол бид нар мэргэжлийн хяналтын байгууллага хийсэн тантал судалгаанаар сүүлийн 4-5 жилийн хугацаанд хийж утсан. Тэгэхээр бол өнгөрсөн жилийн байдлаар манай улс одоо зориултын тээврийн хэрэгсэл хэрэглэхгүй байгаа зөрчил бол нийт одоо тээвэрлэлтийн 40% нь бол зориултын бус тээврийн хэрэгсэл хэрэгжилж байна гэж. Тэгэхээр бид бас хүнсэд аж ахуйн яам холбогдох байгууллагууд бас уламжилж байгаа. Энэ хүнсний зориултын тээврийн хэрэгслийг бас бодлогоор энэ татварын бодлогоор дэмжиж за энэ импортлох асуудлыг бас дэмжлэг болгож үзүүлээч. Ягаад тэгэхээр зуны энэ 30 гарсан халуунд одоо зарим бүтээгдэхүүн бас буудаж байна. За өвлийн гасах юмд бол хөлдөх юм эрсдлүүд бий байгаа учраас энэ тээвэрлэлтийн бодлогон дээр бас бодлогын төвшөнд анхаарах зайлшгүй шаардлага байна гэж бол үзэж байгаа. Хадгалтын үед бол одоо ямар тодорхой горим дэглэмийг илүү барих ёстой. Технологийн хувьд агуулгын савны хүрэлцээ хангамж гээд тохиромжтой нөхцөлийг одоо бүрдүүлэх талаас ер нь аж ахуйн нэгжүүд тодорхой үйлдвэрлэлийн эрхлэгчид ямар шаардлага хангаж байна. За ер нь бол агуулгын хувьд бол аюул чухал асуудал. Ягаад тэгэхээр манай улсын хувьд бол одоо ингээд газар тариалангийн үйлдвэрлэлээр бид нар төмөс улаан буудаага 100% хангаж ингээ ярьдаг боловч өнөөдөр төмөс хүнсний ногооны 3/1-ийг бол бид нар хэрэглэхгүй одоо хэрэглэж чадахгүйгээр ингээ хаягдл болгож алдагдж байна. За энэ юунаас болж ийнэ гэхээр тээвэрлэлтийн горим алдагдсан. За дээрэс нь агуулгах сав бүтэн жилдээ яг 1 градуст барьж хадгалж чадахгүйгээс болоод төмөс хүнсний ногоо бол их хэмжээгээр бол хаягдах юм эрсдэл бий болж байна. За энэ бол 3/1 гэдэг бол асар их тоо хэмжээ. За дээрэс нь төмөс хүнсний ногоо бол өөрөө хамгийн дээдэлтэй бол 6-аас 7 сар хадгалах. За энэ нь бол 0-оос гас 2 градус ч юм уу тий. Ингээ төмс хүнсний ногооныхоо төрлөөс хамаарат энэ градусын хадгалалтын юу бол 1-2 градусын зөрүүтэйгээр юм байдаг. Тэгээ энэ тохирсон агуулгах савны хүрэлцээ бол Монгол улсад бол хангалтгүй байна. Ялангуяа орон нутгийн төвшөнд бол одоо зөвхөн нөгөө уламжилт тийм зойр юм уу нөгөө энгийн зойр агуулгууд бол баригдаад байгаа боловч яг ингээд стандартын шаардлагыг хангасан энэ градус температурыг барьсан ийм агуулгын хүрэлцээ бол тутмаг байна. Тухайн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд одоо хөрөнгө оруулалт санхүүжилт дэмжлэг дутагдаад байна уу? Аль эсвэл зохион байгуулалт талаасаа илүү гарах шаардлага ажиглаж байна уу? За энэ дээр бол ерөнхийдөө зохион байгуулалт бодлогын дэмжлэг шаардлагатай байна. Манай улсын хувьд бол одоо энэ өргөн уудам нутагта ерөнхийдөө одоо энэ газар тариалангийн нэг 150 орчим сум байгаа.
Яг газар тариалангийн үйлдвэрлэл хэрэгж байгаа. Энэ 150 орчим сум дээр бид нар бас яг энэ жижиг хэмжээний дунд оврын ийм хадгалтын зойрыг бол одоо яг дундын хоршоо хэлбэрээр бол хөгжүүлэх юм бол бас энэ бол нэлээ өөрөөгөө штэ. Гадны орнууд бол энийг бол яг хоршоо хэлбэрээр явж байна. Яг тэгэхээр 300-400 юм уу ийм жижиг тариаланчдын дунд нь нэг том одоо ийм механикчсан ийм зориултын грац бүхий зойрыг барьж за тэнд нь хадгалуулж за хөнгөлтөө үнээр хадгалуулж за тэрнийхээ дараа бас одоо хавар төмс сүнсөөгөө дутгаж байгаа үед зах зээл дээр гаргах тийм иймэрхүү бодлого зохицуултын арга хэмжээг бол гадны орнууд бол авч явж байна. Тэгэхээр манайх бол яг энэ төмс сүнсний ногоо за ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүнүүд одоо махсуу бас адилхан. Яг энэ удирдлын ялгаатай ингээ үнийн хэлбэлцэл гараад нийлүүлэлт тоглож байгаа ийм асуудал гардаг учраас энэ дээр бол манайх ийм хоршсон хэлбэрээр малчин, тариаланч, за үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн дундын ийм тийм агуулгын төвүүдийг бий болгох заашгүй шаардлага байна. Дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд технологийн талаас ямар нэг одоо гормын зөрчил гарах гэдэг юм уу? Алдаатай хүний эрүүл ах аюулгүй байдалд нөлөөлөхөөр сөрөг байдлыг үүсгэж байгаа зөрчил илэрч байна уу? За бид нар бол одоо энэ нийтлэг сая одоо энэ шинэ жилийн юутай холбоотой өнөөдөр ингээд хийж байгаа юугаар аваад үзэхэд бол за бид 1000 гаруй одоо хүүхдийн бэлгийг бол хугацаанд дууссан. За хит сахарын агуулмжигтэй одоо гарал үүсэн тодорхойгүй ийм бэлгийг бол одоо буцаанд татан авахулаад байж байна. За энэ дээрээс нь одоо энэ таны хэлдгээр энэ агуулах томоохон энэ худалдааны төвөл дэрэгдээ ийм төрөлдсөн агуулгуудтай байх хэрэгтэй. Тухайн одоо төмс сүнсийн ногооны одоо 0 градусд хадгалах тийм зориултын хөргөлтийн агуулгатай байх хэрэгтэй. За мөн одоо 0.4 градусд хадгалагдах хүнсний бүтээгдэхүүн хадгалах тусдаа агуулга энгийн бүтээгдэхүүнх ингээд төрөлдсөн агуулгууд бол манай худалдааны төвүүдээр байх зайлшгүй шаардлагатай. За томоохон худалдааны төвүүд бол ийм агуулгатай байна. Харин дунд болон ийм жижиг дэлгүүрүүдийн хувьд энэ агуулгын хүрэлцээ бол яг энд бол учир дутагдaltaй байна. Ер нь одоо үйлдвэрлэгчид худалдаа эрхлэгчдийн хувьд томоохон худалдааны төвүүдийг гол үзүүлэлт шалгуураар авч үзвэл хэдэн хувь нь үндсэндээ яг шаардлага хангаж байгаа, хэдэн хувь нь одоо цаашид асуудалтай анхаарах шаардлагатай ангиллалд огтж байна. За мэргэжлийн хяналтын байгууллагаас ер нь бол жил болгон энэ нийт одоо 140-од мянган энэ аж ахуйн нэгж объект ингээ эрсдлийн үнэлгээ хийж үздэг. Тэгээ эндээс ингээ аваа үзэхэд бол их эрсдэлтэй объектын тоо буурж байгаа хэдий ч бага эрсдэлтэй объектын тоо бас буурж байгаа. Уул нь бага эрсдэлтэй объектын тоо бол уул нь нэмэгдэх ёстой байдал. Дунд эрсдэлтэй объектын тоо бол нэмэгдэж байгаа. За энэ юунаас болж ийнө гэхээр манай энэ хүнсний бүтээгдэхүүний энэ гинжин сүлжээ байгаа шүү дээ. Одоо яг хэрэглэх малын бэлчээр дээрээс тухайн хэрэглэгчийн зоогийн ширээ хүртэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахын суур тогтолцоон дээр бол зарим нэг нь учир дутагдaltaй юмд гарч иж байгаа. За тухайлбал гарал үүслийн гэрчлэгийг бол одоо доржийн малыг Аранхай аймгийн Өгөн нур сумаас ингээ гаргаад ирээд тухайн ресторанд идж байгаа хүн хүртлээ ингээд улам мөрийг мөрдөн тогтолцоо бий болох ийм зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ бол одоо яг иж бүр хийж чадаагүй байна. Тэгээ энэ чиглэлээр бид нар хүнсүт аж хөнгөн үйлдвэрийн яам, олон улсын байгууллага төсөл хөтөлбөрүүдтэй туршилтын журмаар одоо энэ 11 12 сарууд бол туршилтын байдлаар махан дээр бол туршиж үзэж байна. За цаашд бол энэ бүх төрлийн одоо мах, сүү, цагаайдай, төмс хүнсийн ногоон дээр бол энэ тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчлэгээ энэ уул мөрийг мөрдсөн бүх бүтэн ийм системийг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Тэгхгүйгээр одоо бүх энэ Монгол улсын нутгийн бэлтгэл дээр хийж байгаа юм бол мэргэжлийн хяналтын энэ цөөхөн хитэн байцаагч бас хүрэлцээ муутай байна. Хүнсний экспортын хэмжээ нэмэгдэж байна. Тухайлбал махны экспортод өөрчлөлт гарч байна. За энэ жил бол бас түүхэндээ байгаагүй махыг бол Монгол улс экспортлж байна. За үндсэндээ 5-6 орн руу гол экспорт хийгдсэн. За үүнээс бол Хятад, Вьетнам, за Иран тэгээ бусад ингээд орнууд руу бол үндсэндээ нэг 62 мянга орчим тонн махыг бол энэ жил одоогийн байдлаар бол экспортлоод байна. За үүний яг 50% нь уюу адууны мах байгаа. Тэгэхээр энэ адууны махыг одоо бид нар адууны тоотлогоо шилжүүлээд үзэх юм бол нэг 200 орчим мянган толгой адуу бол бид одоо энэ жил адууны махыг бол экспортлоо. За 200 орчим мянган толгой одоо хонь ямааны махыг бол энэ дулааны аргаар боловсруулж за мөн одоо
шулж бусад хэлбэрээр бол одоо экспортод гарсан. За үндсэндээ энэ жилийн хувьд бол өнгөрсөн жилийнхаас бол одоо 2.3 дахин нэмэгдсэн ийм экспорт хийж байна. Тэгэхээр энэ бол одоо ойрын одоо 20-30 жил байгаагүй хэмжээний экспортыг бол энэ жил хийгдэж байна. За энийг хийхин тулд мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн 2 жилийн хугацаанд ерөнхий газрын дарга бас хятадын 20 цэрийн байгууллагуудтай ажиллаж 4-5 том протоколыг байгуулсан. За энэ протоколын үндсэн дээр манай махны энэ экспорт бол нэлээ өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ бол одоо дээрэс нь үүнтэй холбоотойгоор дотоодын одоо мах бэлтгэлийн тогтолцоон дээр бас анхаарах зайлшгүй шаардлага гарч иж байгаа. За ялангуяа энэ одоо хаврын бэлтгэний хэлбэрэн дээр их чухал байна. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллагын эрх мэдэл одоо нөлөөллийг цаашаа нэмэгдүүлэх гэдэг юм уу? За бодлого тогтолцооны хувьд зайлшгүй авч үзэх ёстой асуудлууд үүсэж байна уу? Тэгэхээр мэргэжлийн хяналтын байгууллага бол одоо энэ эрс суурилсан хяншилгалтыг хэрэгжүүлээ явж байхад бол бид нарт энэ лабораторийн хүчин чадлуудыг орон нутгийн түвшинд бол чадахын бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна. Энэ томоохон хилийн бомб дээр за аймгийн төвүүд дээр энэ лабораторийн чадамжуудыг сайжруулах. Тэр дундаа энэ аюулгүй үзүүлэлтийн энэ шинжилгээ бол их өндөр төлбөртэй байдаг. За энэ дээр бол их хөрөнгө оруулалт бол их шаарддаг. За Монгол улсад бол одоо энэ мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх буюу одоо энэ хүнсний аюулгүй байдал үндэсний лаборатори бол нэг байж байна. Бусад нь бол аймагуд явуулж байгаа. Тэгэхээр энэ дээр бол хамгийн гол нь хөрөнгө мөнгөний дутагдал их байна. Яагаад тэгэхээр нэг бараа бүтээгдэхүүнийг одоо маш олон үзүүлэлтээр ингээд шинжилгээд пестицид үлдэгдэл, эми үлдэгдэл. За мөн одоо бусад хүнд металл, биохим гээд бүх төрлийн шинжилгээ ингээ хийхээр дээжинд ногдох зардал бол асар их өндөр байгаа. Тэгэхээр энэ дээр бол бидэрт бол одоо энэ шинжилгээний одоо зардал бол харьцангуй их дутагдaltaй байдаг. Нөгөө талаас техник лабораториудын чадамж томд хөрөмжийг бол нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. За энэ хүрээнд бол бид Азийн хөгжлийн банктай бол энэ төсөл хэрэгжүүлж байгаа. За мөн бас энэ Сүхбаатарын бомбдууд дээр бас ингээд энэ лабораторийн чадварыг сайжруулах чиглэлээр бас 10 гаруй сая долларын төслийг хэрэгжүүлээд явж байгаа. Ер нь одоо хяналтын байцаагчдын оронтоо гэдэг юм уу бүтэц зохион байгуулалтын хувьд бас тодорхой өөрчлөлт гарах шаардлага үүсэж байна. За хүнсний тухай хуулинд бол бас зарим нэгэн өөрчлөлтийг үл хийх зайлшгүй шаардлага бол байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ эрс суурилсан хяналтын дээр ялангуяа хүнсний тухай хуулинд нэлээд олон өөрчлөлт орсонтой холбоотойгоор одоо тухайн аж ахуйн нэгжид бол жилийн өмнө зарлж иж очдог тий очихоосоо 5 хоногийн өмнө мэдэгддэг. Үүнээсээ болоод нөө аж ахуйн нэгжүүд зөрчил дутагдлаа нуудаг. За ийм асуудал байгаа. За мөн одоо хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авсан. За түүнтэй холбоотой хариуцлага ногдуулах, хаягшихтай холбоотой ногдуулах асуудлууд ингээл иймэрхүү ингээд хүнсний тухай хуулийн дээр бол бид өөрчлөлт оруулах саналаа бол хүнсний аж ахуйн яам холбогдох төрийн захиргааны байгууллагууд бол өгөөд ингэ явж байгаа. Ер нь одоо мэргэжлийн хяналтын байцаагчдын ёс зүй хариуцлагыг сайжруулахтай холбоотой ямар тодорхой асуудлууд илүү анхаарал татж байна? За манай мэргэжлийн хяналтын ерөнхий газрын одоо системийн хэмжээнд бол үндсэндээ 27 чиглэлийн хяналтын үйл ажиллагаа явуулдаг. За үүний хүрээнд бол 1300 орчим байцаагч бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ бол бид нар бол өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллага яг сумын төвшөнд бол одоо байцаагчгүй бол байж байна. Орон тооны бус байцаагч хэлбэрээр бол сумын төвшөнд үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь бол орон тооны хувьд бол тийм хүрэлцээтэй гэж бол үзэхгүй байгаа. Одоо харин зарим нэгэн хяналтуудыг бид нар холбогдох төрийн зарим байгууллагуудаар гүйцэтгэдэг. За тухайлбал энэ жил мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаад ингээ хэрэгжиж байгаатай холбоотой мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан. За үүнтэй холбоотойгоор одоо яг малчны өдөртмийн одоо энэ малын тарилга, тууллага, өдөртөн вакцина хийлгэж байгаа. За махаа одоо нийлүүлж байгаа гарал үүсэлтэй холбоотой асуудлыг энэ мал эмнэлгийн ерөнхий газар бол одоо энэ өдөртмийнх нь энэ үйл ажиллагааны хяналтыг бол тавихаар зохицуулсан. За мэргэжлийн хяналтын байгууллага харьцангуй одоо энэ том хөндлөнгийн за тэр мал эмнэлгийн ерөнхий газрын үйл ажиллагааг ч гэсэн давхар ингээд хянаад явахаар ийм хуулийн зохицуулалтаа болж ирсэн. Тэгэхээр юу гэж хэлж байгаа нөхөр энэ хэн шалгалтыг бас зөвхөн нэг газар төвлөрүүлэх биш бас зарим нэг ийм төрийн бус байгууллагуудаар бол хийж байна гэж бол ойлгож байна. Мэргэжлийн ёс зүйн тодорхой дүрм журм мөрддөггүй. Мөрдөгдөл яг уу энэ манай одоо шадар сайдаар батлуулсан энэ дүрм журмыг л мөрдүүлэн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бид бол улсын байцаагчдыг жил болгон чадварчуулах чиглэлээр нэлээд сургалтыг бол их зохион байгуулдаг. Яагаад тэгэхээр хүнсэн дээр ялангуяа хүнс одоо энэ аюулгүй байдалтай холбоотой ажиллаж байгаа хүмүүсүүд байнгын сургалт бол шаарддаг. Яагаад тэгэхээр шин дүрм журмууд гараад ирдэг, шинэ стандарт гардаг, тухайн хүнсний бүтээгдэхүүний одоо технологитой холбоотой шинэ мэдлэг олох асуудлууд гарч байна. Жишээлбэл одоо энэ хүүхдийн
хоол тэжээлийн асуудал гэдэг одоо сүүлийн үед нэлээд асуудал үүсэж штэ. Одоо энэ бага насны няраа хүүхдийн хоол тэжээлийн тавьдаг хяналт бол одоо дэлхийн нийтэд бол их өндөр хяналттай байдаг. За энэ чиглэлээр бид нар бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч одоо энэ хүүхдийн хоол тэжээлийн юун дээр бол маш өндөр хяналтыг бол хян шалгалтыг бол чадваржуулах чиглэлээр байцаагч нараа сургасан. За энэ чиглэлийн одоо хаяг шошуу дээрээс нь энэ дам сурчлагын хэлбэрээр бас их явдаг юм байна. Тэгэхээр энэ хүүхдийн хоол тэжээлэн дээр тавих хяналтыг бол бид нар одоо эх жилүүд ингээд тогтмолжуулах чиглэлээр бол ажиллаж байна. За баярлалаа. Таны ажилд амжилт. За хөтөлбөрийн зочноор мэрэгжлийн эрхийг газрын хүнсний аюулгүй байдал, за хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга инх хамгаалан оролцож, за хүнсний аюулгүй байдал, хяналт, бодлого зохицуулалттай холбогдох асуудлаар ярилцлаа. За хөтөлбөр үргэлжилж байна. За зарим тайлбарыг хүргэе. Мэрэгжлийн хяналтын эрхийг газраас бас холбогдох зөвлөмжийг гаргасан байгаа. За тухайлбал одоо түүхий бүтээгдэхүүний гарлын үслийн гэрчилгээтэй байх асуудлыг мэрэгжлийн хяналтын байгууллага сануулж байгаа. За стандарт техникийн зохицуулалтанд нийцсэн одоо барилга байгууламж, тоног төхөөрөмж, за багаж хэрэгсэл агуулгатай байх асуудлыг зөвлөмж олгож байна. За хүнсний зориултын одоо сав баглаа бодлыг ашиглах, хүнсний бүтээгдэхүүний одоо шошгот мэдээллийг бүрэн тусгаж авах тухай асуудлыг мөн л одоо зөвлөмжтэй тусгасан байгаа. За хүнсний зориултын тээврийн хэрэгсэлтэй байх, стандартын шаардлага хангасан одоо худалдаа үйлчилгээний газарт нийлүүлдэг байх. За хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт одоо эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой одоо дадлыг нэвтрүүлэх ёстой гэж мэрэгжлийн хяналтын байгууллага үзэж байгаа юм аа. За хөтөлбөр үргэлжилж